нэг хоёр. Нэг хоёр. Сайн байцгаана үзэгчдээ. Тань мэд телевизийн шууд дамжуулах бүрэлдэхүүн Улсын драмын эрдмийн театраас үзүүлж байна. Улс төрийн шинэ хүчин болж байгаа хөлбөрийн үндэсний намын ээлж тус их хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар эхний өдрийн хурлын үйл явцын талаар товч танилцуулгын хурлын дарга Алтан гэрэл хийх бол түүний дараа намын төв хороогоор хилцсэн асуудлуудын тойм асуудлыг ерөнхий нарийн бичгийн дарга дорж танилцуулна. Мөн үүний дараа намын дэд дарга бориглын илтгэлийг хэлэлцүүлж асуулт хариултаар үргэлжлэх юм а. Тань мэд телевизийн шууд дамжуулах бүрэлдэхүүн хөлбөрийн үндэсний намын хуралдааныг шууд дамжуулан үзүүлж байна. Анхаарлаа хандуулна. За төлөөлөгчид байрыг эзлээрэй.
Сайн байцгаана уу? Их хурлын төлөөлөгчдөө хөдөлмөрийн үндэсний намын ээлжид бус их хурл ийхүү 2 дахь өдрөө үргэлжилж байна. Хөдөлмөрийн үндэсний намын ээлжид бус их хурлын эхний өдөр та бид хөдөлмөрийн үндэсний намын төлөөллийн төв байгууллага болох намын төв хороогоо дарга гишүүдийн хамт томилсон. За мөн хөдөлмөрийн үндэсний намын хариуцлагын төв байгууллага болох хяналтын ерөнхий хороогоо баталсан. За үүний дараа намын төв хороо хуралдаж зохих шийдвэрүүдээ гаргасан. Ингээд ийхүү 2 дахь өдрөө их хурл маань үргэлжилж байна. Намын төв хороогоор хилцсэн асуудлын тоймыг танилцуулна уу хэмээн та бүхний өмнө хөдөлмөрийн үндэсний намын ерөнхий нарийн бичгийн дарга Дорж Хандыг урьж байна. За хөдөлмөрийн үндэсний нам хүн намын их хурлын төлөөлөгчдөө энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэнд өчигдөр буюу 2016 оны 1 сарын 17-ны өдөр болсон хүн намын төв хорооны анхны хурлын шийдвэрийн талаар тоо мэдээллийг хүргүүлье. Төв хорооны хурал 15 цагт эхэлж 18:20 минутад өндөрлөө. Хурал үндсэн 2 асуудлаар хилцэж шийдвэр гаргалаа. Төв хорооны хурлын 1-р хэсэгт намын дүрмийн 5-8-ын 10 цаасны дагуу төв хороо нь бүрэн эрхийн хүрээнд батлан мөрдүүлэх өөр бүхий үндсэн 4 журмыг баталлаа. Үүнд хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн ажиллах журам, хөдөлмөрийн үндэсний намын хариуцлагын хорооны ажиллах журам, намын маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам, улсын хурал дахь хүн намын гишүүдийн ажиллах журам мөн эдгээр журмууд дээр нэмээд төв хорооны хурлын дэгийн тухай журам нийт 5 журмыг хилцэж батллаа. Төв хорооны хурлын 2 дугаар хэсэгт намын дүрмийн 5-8-ын 3, 5-8-ын 4, 5-8-ын 5 заасны дагуу хүн намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг зохион байгууллаа. Одоо та бүхэндээ энэ сонгуулийн талаарх мэдээллийг мөн томлон хүргье. Хүн намын дарга Споргл намын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан бөгөөд тэрээр өргөдөлтөө бид дотроос улс төр танигдсан олон нийтээс нэр хүнд талархал хүлээж өөрийн төрх байр суурийг нийгэмд нэгэнт бий болгосон тийм гишүүдээр намаа манлайлуулах нь зүйтэй гэж үзэж хөдөлмөрийн үндэсний намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх саналтай байна гэсэн байна. Ингээд Боргил дарга хөдөлмөрийн үндэсний намын гишүүн, улсын хурлын гишүүн Сайнхүү Овогтой Амбаатрыг хөдөлмөрийн үндэсний намын даргад нэр дэвшүүлсэн. Мөн намын даргын сонгуульд намын удирдах зөвлөлийн гишүүн найдлаа удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд нийслэлийн намын хорооны дарга Батөргөл нарыг төв хорооны гишүүдээс нэр дэвшүүлсэн. Бэ найдлаа Тэ Батөргөл нар нэрээ татаж санал хураалт эхэлсэн болно. Санал хураалтад намын төв хорооны нийт 49 гишүүн оролцож гишүүдийн 98% саналаар хүн намын даргаар Сайнхүү Овогтой Ганбаатар сонгогдсныг та бүхэнд мэдгэхэд таатай байна. За ингээд хүн намын даргаар сонгогдсон Ганбаатар таныг тайзнаа урья. За түүнчлэн намын даргын сонгуулийн дараа намын дэд даргын сонгуул боллоо. Намын дүрмийн 5-8-ын 4 заасны дагуу намын дарга Ганбаатар
намын дэд даргад Сөрөнхөө овогтой боргил Бадрах овогтой найдлаа нарыг дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон нийт 48 гишүүний 100% саналаар эс боргил Б найдлаа нар хүн намын дэд даргаар сонгогдлоо. Хүн намын дэд даргаар сонгогдсон боргил найдлаа нарт баяр хүргэе. Хүн намын дэд дарга боргил найдлаа та бүхнийг тайзнаа урьж байна. Дэд даргын сонгуулийн дараа хүн намын ерөнхий нарийн бичгийн даргаыг хүн намын дүрмийн дагуу сонгож баталгаажууллаа. Намын дүрмийн 5-8-ын дөрөв заасны дагуу намын дарга Скамбатар өдөрт зүйлийн дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргад миний бие тогмот овогтой дор чамдыг дэвшүүлсэн. Санал хураалтад оролцсон нийт 47 гишүүний 100% саналаар дор чамд нь хүн намын өдөрт зүйлийн дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсныг та бүхэнд мөн дуулахад таатай байна. Өдөрт зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор намын дүрмийн 5-8-ын 5 заасны дагуу ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлж санал хураалтад оролцсон нийт 43 гишүүний 100% саналаар дараах гишүүд хүн намын удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Үүнд оюун сайхан овогтой Алтан гэрэл, Төр болд овогтой Бат оргил, Баатар овогтой Батсан гэрэл, Тордой овогтой Ган болд, Донров овогтой Ган тулга, Заяат овогтой Лавг дорж, Очир овогтой Наран гэрэл, Нимхэн овогтой Одонгой нар болно. Та бүгдийг мөн тайзнаа урья. Ийхүү хүн намын удирдлагын баг хөдөлмөрийн үндэсний намын төв хороогоор батлагдлаа. Ингээд хөдөлмөрийн үндэсний намын удирдлагын багийн өмнөөс та бүхэнд хүндэтгэл үзүүлж байгааг хүлээж авна уу? Хүн намын дүрмийн 5-2 болон 5-3 заасны дагуу намын төв хорооны гишүүнээр хүн намын гишүүн бөгөөд Дархан уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Гончиг сүрэн овогтой Ганбат, Баяр овогтой Даваа самбуу мөн сонгуулийн зарчмаар Дархан уул аймгийн намын хорооноос нэр дэвшүүлсэн Бадмаа Нэмбэ овогтой Ламаажав нарын гишүүдээр намын төв хороонд гишүүнийхээ игнээг тэллээ. Хүн намын төв хорооны гишүүнээр сонгогдсон Ганбат, Даваа самбуу, Ламаажав нартаа намын хурлын төлөөлөгчдийн өмнөөс баяр хүргэж ажлын амжилт хүсье. Үүгээр хүн намын төв хорооны анх дугаар хурлын үйл ажиллагааг аль бие усаар хаасан болно. Хурлын дараа төв хорооны гишүүд намын дүрмийн 2-11-ийн 4 заасан ёс зүйн заа амдгаа өргөснөөр хүн намын төв хорооны анх дугаар хурал амжилттай болж өндөрлөө. Хүн намын их хурлын төлөөлөгчд болон нийт гишүүддээ ажлын амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Намын төв хороогоор хэлсэн асуудлын томыг танилцуулсан ерөнхий нарийн бичгийн дарга Дор чамдаргад баярлалаа. За ингээд өнөөдрийн манай хөдөлмөрийн үндэсний намын ээлжид ус их хурлыг Eagle телевиз, TM телевиз орон даяар шууд дамжуулан хүргэж байгаа. Хөдөлмөрийн үндэсний намын мянган гишүүд дэмжигчид мөн Монголын нийт ард түмэн энэхүү хурлын үйл явцыг
харж суугаа гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. За ингээд бидний хандаж илтгэл тавина хэмээн намын дэд дарга Боргил таныг тайзан өрье. Хүн намын гишүүд, их хурлын эрхэм төлөөлөгчид, эрхэм нөхдөө. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан үйлчж байна уу? Хүн намын их хурлын эрхэм төлөөлөгчид та бүхэнд баяр хүргэе. Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Та бид өнөөдөр түүхэн үйл явдлыг гардан хийгчд, басгүй түүхэн үйл явдлыг бүтээгчд болон энд сууцгааж байна. Яг одоо Монголын түүхийн нэг хэсэг бичигдэж байна. 25 жилийн өмнө хийсэн бидний сонголтыг буруу тийш нь хөтлснөөс болж улс орныг маань өнөөгийн мухардл, цөхрөл, ангит нийгэм, хөрөнгийн ялгаа, улс төрчдийн талцал, шудраг бусын орчинд авчирч монголчууд бидний эрхэм зүйлс алга боллоо. Түүхийн мэгзэгтэй мөчт хүн нам, та бид энэ улсын найдвар болж улс үндэстний өмнө үүрэг хүлээлээ. Бид энэ цагийн үүрэгтнүүд. Бид хэрхэн ихснэ одоо нэг санацгаая. Бидний хэсэг нөхөд анхлан хөгжил хүн клуб байгуулан манай нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг уудлан ярьж санал бодлоо сольжж эхэлсэн. Бид нийгэмд шийдэл гарц хайж хөгжил хүн клубын гишүүд эрдэмтэд, мэрэгчлэтнүүд, төрийн албан хаагчид, судлаачдын дунд санал шийдэл өрнүүлж 2015 оны 2 сарын 13-нд үндэсний хөгжил Монгол хүн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Та бүхний дундаас тэр хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс олон байгаа. Бид эрс судалгааныхаа үр дүнд манай нийгмийн мухардлын шалтгаан Монгол хүний хайсанд хүнийхээ төлөө ажилтгүй нийгмийг бий болгосонд байгааг олж тогтоосон. Бид өөрсдийн гаргасан үр дүнгээ хүн дээд үзэл баримтал болгон төгөлдржүүлж цаашд хэрхэн яаж энэ мухардлаас гарах талаар дахин ажиллаж эхэлсэн. Ингээд бид мухардлаас гарах арга замаа боловсруулж 2015 оны 4 сарын 28-ны өдөр үндэсний хөгжил Монгол зорилгын нэртэй чуулган зохион байгуулсан. Бид эрс шийдэл гарц хайж анх ажиллаа эхэлсэн болохоос улс төр хийж нам байгуулах гэж эхлэегүй. Гэвч цаашд өөрсдийн шийдлийг хэрэгжүүлэхэд клубын зохион байгуулалтаар явах нь өрөөсгөл байсан учраас энэ чуулганаараа бидний үзэл санааг дэмжиж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүд, олон нийтийн байгууллагууд хүмүүст бидэнтэй нэгдэхийг уриалсан. Энэ уриалгын дагуу хөдөлмөрийн үндэсний нам бидэнтэй нэгдэж 2015 оны 5 сарын 4-нд бид нар ээлжид бус их хурлаар хүн намыг шинжилэн зохион байгуулж улс төрийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Манай намын хүн дээд үзэл баримтлал нь Монгол хүний хоол хүнс, орон байр, ажил орлого, эрүүл мэнд, боловсрол гэсэн 5 тулгуур хүчин зүйлийг авч үздэг. Монгол нийгмийг 5 тулгуур хүчин зүйл нь баялаг бүтээх, баялагийг хуваарлах, эрх зүйн шудраг орчин бий болгох, хүрээлэн буурчнаа хамгаалах, үндэсний оршихуйг хадгалах явдал гэж бид үздэг. Хүн нам нь социал-демократ, зүүн төвийн үзэл баримталтай улс төрийн хүчин. Энэ үзэл баримтал бидний өнөөгийн ялгарл ихтэй баян ядуугийн ангит нийгмийг өөрчилж хангалуун сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Монгол улс илүү нийгмийн чигтээ хүн рүүгээ төвлөрсөн, хүнээ хамгаалсан тийм улс төрийн үзэл баримтлалыг дагж байж 3 сая монгол хүн хоорондоо эв нэгдэлтэй зөрчил мөргөлдөөнгүй хуваагдaltaгүй байх бололцоо бүрдэнэ. Бид тэгж үздэг. Бид энэ үзэл санааг олон талаас нь шүүтгсэн. Эрхэм нөхдөө, олон хүмүүс асуух байх. Олон түмэн өнөөдөр улс төрийг хулгай дөөр бохир муухай гэж жигшин харж байгаа энэ орчинд бид хүн нам юугаараа ялгарх ёстой вэ? Бид хамгийн түрүүнд ялгарх ёстой зүйл бидний ёс зүй. Бид ёс зүйтэй нам байгуулна. Өнөөдөр манай нийгмийг хамгийн гутрааж бухимдуулж байгаа зүйл нь ёс зүйн уналт. Ёс зүйн алдаа эндэгдэл жирийн иргэн гэхээсээ хууль тогтоогчид, эрх мэдэлчин албан тушаалтанд илүү хамаарх ойлголт. Манай намын ёс зүй бол бидний үзэл баримтлалын энэ төрөнд тавигдана. Ёс зүйгүй бол ямар ч ухаалаг дүрм, ариун дээд үзэл санаа, мэрэгэн шийдлүүд зүгээр л сэдэв болно. Хүн нам гишүүдтэй хууль зөрчсөн, элдв гэмт хэрэг, албан тушаал, авилганы чанартай ёс бус үйлдэл гаргасан тохиолдол өмгөөлөхгүй, хаазаалахгүй, хамгаалахгүй.
Харин ч ийм үйл гаргасан гишүүнийг зохих шатны хууль хяналтын байгууллагт мэдэгдэнэ. Нам өөрөө. Хүн намын гишүүн болж байгаа хэн боловч намын зан хандгаад нэгдснээр намын ёс зүйн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Манай намын хоёр дахь ялгарл хүн нам уураг тарихтай. Бид мэдлэг дээр тулгуурлаа. Мэдлэгийг өнөөгийн улс төрийн орчинд үн цэнэгүй болгосны, мөн ажиллаа мэддэг мэргэжлүүдэд сонсгоо болсны улмаас улс төрчдийн шийдлийн өнөөдөр өөрсдийнх нь хаашааг өдөр сарын сайн муу одоо иргэсийн хөдөлгөөнөөс хамаардаг болтлоо доройджээ. Хүн нам улс төрийн хүчний хувьд бодлого шийдэл салбарын эрдэмтэд мэргэжлүүдийн мэдлэг санал бодол дээр түшиглэж хийгдэнэ. Хүн намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэн төрийн бус байгууллага нь салбар бүрийн эрдэмтдийг нэгтгэсэн яг ийм чиг зорилго ухрын манай намын уураг тарих. Намын ямар ч шийдвэр салбарын мэргэжлүүд эрдэмтэд ажиллаа мэддэг хүмүүсийн санал олгоцоогүйгээр явагдахгүй. Гуравт нь манай 3 дахь ялгарл. Хүн нам бол институт буюу тогтолцоо. Манай нийгэмд сүүлийн 25 жилд хамгийн муу тал руугаа хамгийн их хурдтайгаар хөгжиж байгаа зүйл нь намуудын төлөвшил. Хувилдааны хамгийн дээд зэргийн бохир орчин дээр ёс зүйгүй байдлыг нэмснээр нийгмийг залж явах ёстой улс төрийн хүчнүүдийн нэр хүнд төлөвшил устдаж алга боллоо. Харин бид энэ орчин арга барил хандлагыг өөрчилнө. Хүн нам нэг манлайлагчийн нам бишээ, өмч биш. Нэг хүнээс хамаардаг байгуулагч биш. Бид ёс зүй, дүрм, зарчим, зохион байгуулалт, ур чадвар дээр тулгуурсан цогц тогтолцоо. Бид бус намуудтай хов живээр бус, харин бодлогоор өрсөлдөнө. Манлайлагчид дарга нар нь өөрчлөгдсөн ч манай намын эрхэм зүйлс, зарчим, олон нийтэд өгсөн амлалт зорилго өөрчлөгдөхгүй. Бид хүн нам өнөө хүртэл хийж ирсэн зохион байгуулалтын, улс төрийн тэмцлийн болон бус бүх үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөж байгаа хууль ёс зүйн хэм хэмжээ, өөрсдийн дагаж мөрдөхөөр тогтсон зарчмуудыг мөрдлөг болгосоор ирлээ. Та бүхэн санаж байгаа бах. Бид 2015 оны 7 дугаар сараас эхлэн намын үр хороодыг байгуулах ажлыг улс орон даяар эхлүүлж, өнөөдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт намын хороодоо байгуулад байна. Намын хороодыг зохион байгуулах хурлыг бид анханаас нь иргэдийн шууд оролцоотойгоор ямар нэгэн хоосон амлалт, мэхлэлт, шан харамжгүйгээр хийлээ. Бид намынхаа үзэл баримтлалыг ярьж таниулах олон нийт худалдааны төвүүдээр намаас сурчлах замаар л хүмүүсийг цуглуулж байлаа. Намын гишүүнчлэлийн тоог механикаар өсгөхийн эсрэг хатуу байр суурийг хүн нам барьдаг. Хүмүүсийг компанилцсан байдлаар элдв, дарамт шахалт, амлалтаар намд гишүүн болохгүй. Бид намынхаа эрхэм зүйлс, зарчим, нийтийн ёс зүйг золиосож байж үр дүнд хүрэхтэр босром гарга замыг хязгаарч сонгохгүй. Хөдөлмөрийн үндэсний нам Монгол орныхон тусгаар тогтнол эрхэм зүйлс бидний нийгмийн суурь зарчим, газар нутгийнхаа төлөө байгуулагдсан цагаас хойш тууштай зогссоор байна. Улс төрийн намын хувьд бид зөв шийдэл гарцыг олж ард олондоо хэрэх үүрэгтэй. Мөн байр сууриа хамгаалах ёстой. Үндсэн хуулийг нийтийн зөвшөөрлөгөө өөрчлөлийг эсэргүүцэж хөдөлмөрийн үндэсний нам 50 жагсаалыг 2015 оны 6 сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Улсын хурал нэн даруй шаардлага хүргүүлсэн. Үүнээс хойш бид 2 удаа дахин шаардлага хүргүүлсэн боловч албан ёсны хариу өнөө хүртэл аваагүй. Бид ард нийтийн цуглааныг 2015 оны 11 сарын 16-ны өдөр зохион байгуулж цуглаанаас гарсан шаардлагыг улсын хурлд хүргүүлсэн. Хэдийгээр бидний шаардлагад хариу өгөөгүй боловч бид улс төрийн намын хувьд ард олондоо үндсэн хуулийг хамгаалах ёстойг ойлгуулж чадсан. Бид үүргээ гүйцэтгсэн. Нийтийн зөвшөөрлөлийн бэлэг тэмдэг болсон үндсэн хууль энэ удаад хамгаалагдсан. Энэ мэд босромог хууль бус оролдог гарах бүрийд бид хуулийн дагуу тэмцэх болно. Эрхэм нөхдөө, хөдөлмөрийн үндэсний намаас нийгмийн эрхэм зүйлээ хамгаалах тал үүднээс өршөөлийн хуулийн далбаанд ор элдв авилгал, хээлх хул, албан тушаалын гэмт хэргийг цайруулахыг бид эрс эсэргүүцэж улсын хурал судалтай намуудад шаардлага хүргүүлсэн. Олон нийтэд энэ талаар мэдээлсэн. Бидэнд ямар ч хариу өгөөгүй боловч эрх баригчид энэ удаа ил цагаанаар шудраг ёсыг наймалцаж хараахан чадсангүй. Бидний хийж буй улс төрийн тэмцлийг нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу л хийдэг. Бид улс төрийн ашиг хайхгүй. Зорилгоо гүйцэтгүүлэх гэж хууль зөрчихгүй. Эрх баригчдын үйлдэл хэрэгс хэтэрсний хамгийн томрон илэрлэл нь халах голын сав газарт 500 мянган га газрыг хамруулсан хөдөө аж ахуйн чөлөө төс байгуулах тухай улсын хурлын 75 тоо тогтоол байлаа. Салбарын мэргэжилтнүүд эрдэмтэд асуулгүйгээр дур мэдэн өөрсдөө шийдвэрлсэн энэхүү хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь байгаль экологийн астрах охирол дагуулах, зохицуулах эрх зүйн тодорхойгүй орчин үүсгэсэн. Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг эрсдэлд оруулсан. Ирээдүйн хойчийнхан хоол хүнсийг булаасан шийдэл байжээ. Хөдөлмөрийн үндэсний нам энэ шийдвэр гарсан даруйд бодлогын хүрээлэнгийн эрдэмтэд судлаачдын багийг энэхүү бус нутагт илгээж
тандал судалгаа хийлгэж урьдчилан дүгнэлтээ улсын их хурлын гишүүдэд уг тогтоолыг цуслахыг шаардсан шаардлагын хамт хүргүүлсэн. Бидний шаардлагад хариу өсгсөн учраас 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 50 жагсаал зохион байгуулж 75 тоо тогтоолыг цуслахыг шаардсан нийт 2000 иргэний гарын үсгийг шаардлагын хамт улсын их хурлд дахин хүргүүлсэн. Мэдээж бидэнд хариу ирээгүй. Ирүүлэхгүй байх. Хэдийгээр бид албан ёсны хариу аваагүй боловч халах голын жагсаал улс төрийн соёлын хувьд цоошин үйлдэл байсан. Бид ямар ч улс төрийн тэмцэл үйлдэлээ хуулийн дагуу хийх зарчимтай. Үүнийхээ дагуу бид хийсэн жагсаалаа зохих журмын дагуу өгөгдсөн цагт нь багтааж, заасан талбайд хийсэн. Жагсаалын дараа талбайгаа цэвэрлсэн. Бид энэ үйлдэлээрээ Монголын улс төр цоошин соёл, чиг хандлагыг бий болгосон. Улс төр гэдэг нийтийн ойлголтод бид одоо өөрчлөлт өгөх цаг болсон. Бид энэ эхлэлийг тавьж чадлаа. Нөхдөө, их хурлын төлөөлөгчдөө, хөдөлмөрийн үндэсний намын баталдаг зарчмуудын, баримтлагч зарчмуудын нэг нь бидний ил тод байдал, улс төрийн намуудаас анх удаа бид шилэн данстай бол санхүүжилтийн хүүсвэр зарцуулалтаа олон нийтэд ил тайлгнаж байгаа. Цаашдаа ч юм байх болно. Намын үүсгэж санаачилсан журмын нөхдийн хандив тусламж, намын гишүүдийн хураамжаар өнөө хүртэл бид үйл ажиллагаагаа санхүүжүүлж ирлээ. Бид ямар нэгэн гадны санхүүжилт, хэн нэгэн том улс төрчийн халаасаар тэтгүүлдэггүй. Улс төрийн намын бүх үйл ажиллагааг нүсрэг том санхүүжилт, шаардлагатай болгож хувиргасан эрх баригчдын зүгээс эрүүл шинэ улс төрийн хүчинг бий болохгүй гэсэн далд хүслээс үүдэлтэй. Хэдий тийм боловч хүндрэл бэрхшээл бидэнд маш их байгаа хэдий ч бид өөрсдийн зорилгоос ухрахгүй, шантрахгүй. Бидэнд шинэлэг, өөр гарцаар шийдлүүдийг олж зорилгодоо хүрэх болно. Намын журмын нөхдөө, олон түмэн итгэн харж байгаа энэ цаг үеийг бид улс төрийн боломж гэж харахгүйгээр харин энэ бол хүмүүсийн итгэл горилго тасрах зөвхөрхтөөрөө тулсан тэр сүүлчийн мөч гэж харж байна. Намын хороодыг байгуулах ажлаар хөдөө орон нутагт хотод ард олонтой уулзаж явхад тэдний зөвхөрсөн найдлага тасарсан тэр харцыг их харлаа. Тийм мэдрэмж ч их авлаа. Одоогийн улс төрчид эрх баригчдын энэхүү ёс зүйгүй байдал үргэлжлэвэл ард олон арчилсан тогтолцооноос ухрах нэ. Нийгэм маань урд хожид байгаагүй мөргөлдөөн зөрчилд хүрч болзошгүй боллоо. Тиймээс бид энэ удаад ард олны шин сонголт болж улс орноо мухардлаас гаргах үүднээс энэ их ажлыг улсын хурлын гишүүн, хүн намын гишүүн Сканбаатараар манлайлуулахаар бид шийдвэрлэсэн юм а. Миний бие хөдөлмөрийн үндэсний намын даргын хуваар өнгөрсөн 8 сарын хугацаанд намын үйл ажиллагааг эхлүүлэх, салбар хороодыг байгуулах, дүрм хөдөлмөр боловсруулах, намын байр суурийг илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагааг та бүхнийхээ оролцоо дэмжлэгтэйгээр хийж ирлээ. Намыг институт байлгах үүднээс намын даргын байр суурь, хариуцлага, үүргийн талаар цоошин соёл, хандлага, арга барилыг бий болголоо. Сканбаатартаа хөдөлмөрийн үндэсний намын даргын хувьд намын ёс зүйг чандлан сахиж бидний бий болгосон соёл, чиг хандлагын дагуу намын төлөөлөл, манлайлагчийн үүргээ нэр төртөө биелүүлнэ гэж намын нөхөд итгэж байна. Танд амжилт хүсье. Нөхдөө, энэхүү илтгэлийг цаг гарган сонсож анхаарал тавьсан та бүхэндээ талархаж байна. Бид энэ цагийн дуудлага авсан үүрэгтнүүд. Бид ялах болно. Баярлалаа. За, бүргэл даргада баярлалаа. Ингээд их хурлын төлөөлөгчд андаж үг хэлнүү хэмээн намын дарга Ганбаатар таныг эндэрт өрж байна. Цаг боллоо. Өнөөдөр бэлгийн тооллын шинийн 9 2016 дугаар оны 1-р сарын 18-ны тэгс цай өдөр
хамгаас эрхэм ахан дүүс минь ээ. Энэ өдөр хөдөлмөрийн үндэсний намынхан Монголын хөдөлмөрчин ардууд шинэ үеийн залуусын хүсэн хүлээсэн бид Монголдо хайртай зүтгэн гэдгээ нотлон харуулах цаг боллоо. Өнөөдөр Монгол оронд эдэр ёс дачигнаж хүйтэн газраа цээлсэн хасах 52 хэнийг зааж их тал нутаг маань ихэнх хэсэг хөр засганд дараастай байна. Хүйтэн жавар хөлдөө хөрсийг хаг яран цан хөрөг татуулан янцгаадаг залуу үрээ шиг хүн нам игнэндээ 20 мянган шилдэг залуусын дуу хоолойг нэгтгэн түрхрэн босч байна. Хүн шиг боловсрож, хүн шиг амьдрахын төлөө, хүн шиг явахын төлөө, хүн шиг эх орондоо бүхнээ зориулахын төлөө гар гараасаа барин эгэн зогссон Монгол хүнийг бид харж байна. Ирээдүйн сайн сайханд итгэх гэгэн итгэлийн оч тэдэнд нүдэнд гэрэлтэж зүрхэнд нь бадрахыг тэр итгэлийн оч Монгол орны хүн бүрийн сэтгэл оюун цэцэглэж гэгэн амьдрал авчрахыг бас бид бас харж байна. Тэр гэрэлгээгээ тал нутгаар уул усыг даван хүн бүрт хурж итгэлийн очийг асааж байгааг харж байна. Шинэ хүн намын гишүүдээ шин залуусаа. Агуу гүрэн улс орон сэргэн мандалт ярих дуртай. Агуу гүрэн улсад сэргэн мандах боломжтой байдаг. Одоо бидний сэргэн мандаж хөгжим цэцэглэх цаг боллоо. Би үгээ талархлаар эхлэх ёстой. Энэ бол ёс зүйтэй үйлдэл мөн. Юуны түрүүнд энэ намайг өдий зэрэгт хүргэсэн залуус та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээж авна. Бид цөөхөлөө эхэлсэн. Гэтэл өнөөдөр Монгол орон даяар бид хөдөлж төмнийхээ төлөө, Монголынхаа төлөө эрслэн босож зүтгэж байна. Хүн намын даргын албан тушаалд сонгогдно гэдэг бол асар их үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа хэрэгэ. Та бүхэн надад итгэлээ. Та бүхнээр дамжуулан та бүхний ар гэр ахан дүүс надад итгэлээ. Улс орноо шинчилж өөрчлөхийг хүссэн хүлээсэн эгэл жирийн ахан дүүс минь, ард түмэн минь, миний итгэл найдварын галт цагийг бидний гарт татгууллаа. Би өнөөдөр ганцаараа биш боллоо. Бид өнөөдөр парламент суудалтай улс төрийн нам боллоо. Энэ бол хүч мөн. Ард түмний итгэл найдвараас өөр агуу их хүч энэ ертөнцид байхгүй. Тиймээс би шулуутсан сэтгэл, итгэл найдварын галыг эгнэгт өндөрт бадрааж явахын төлөө энэ биеэ дуустал тэмцэнэ. Үхээд үлдэх сүнс байвал үргэлжлүүл тэмцэнэ гэдгээ та бүхнийхээ өмнө энэ хүндэт өндөр дээрээс батлан дангарлаж байна. Монголын ард түмэн улс төрийн намаас залхаж гүйцжээ. Ард түмнийхээ итгэл найдварыг дааж чадах улс төрийн нам алга болжээ. Ингэхэд манай нам Монголын ард түмнийг юугаар гялайлгаж гялтайлах юм бэ? Ингэхэд манай нам хэмжээг өргөх намуудаас юугаар өөр ялгаатай юм бэ гэдгээ ярилцъя. Бид шин, бид залуу, бид сэхээтэй, бид зоригтой, бид шинжлэх ухаанч, бид цэвэр. Хамгийн гол нь бид хамгийн агуу зорилготой нам юм байна. Хүн намын хүн дээд үзэл эргэн хүний дархан эрхийн баталгаан дээр сүндэрлсэн. Манай намын эрдэнтэн залуусын боловсруулсан гайхамшигтай сайхан төлөвлөгөө миний бас бидний гарт өнөөдөр байна. Энэ бол бидний хамгийн гол давуу тал юм байна. Энэ бол Монгол орныг минь сэргэн мандалд хөдлөх онолч юм, философч мөн, үжил баримтлагч мөн, зарчимч мөн. Тийм ээ, Монгол орн сэргэн мандах ёстой. Агуу төвхтэй орныг агуу ирээдүйд хүлээж байдаг жантай. Харин бидний хөгжил цэцгэлтэнд хэрхэн хүрэх вэ? Хөгжил гэдэг бол шат агсан цэгцрэх хөдөлгөөн мөн. Тиймээс бид Монгол орныхоо хөгжлийн ямар ч үе шатыг хараан зүрхэхгүй манай хүн нам Ахмадын амжилтыг баттгах нь ирээдүйн амжилтыг ойртуулах болно.
Дэлгэсэн тэрлэг шиг Монгол оронд минь дэлхийг цочоосон 9 хөлт цагаан тугийн дор нэгэн жолоон нэгдэн төр ус мандан бадарсан цаг саяхан. Буурал түүхийн нухчаанд Баатар ир дуг хийгээл бидтэй. Сэрнэх цаг боллоо. Монголын зоо эхэллээ. Хүн 9 хөлт цагаан туг шиг 9 цагаан зорилоо ард түмэндээ өргөж дэлгэн хуралдуулж хуйлан зүтгэх цаг боллоо. Хөгжил бол зарчим. Монгол хүний 9 цагаан зорил. Нэгдүгээрт социализм ба капитализмыг хольж хаос нийгэм үүсгэсний эцэс болгоно. Монголчуудын үндсэн алдаа философи гүйдэл нь ийм байдалд хүргэсэн. Тиймээс хүн нам Монголын нийгмийн эмх замбраа гүйдэлд онлын дүгнэлтийг гарган тавьж өргөн олонтойгоо хамтран цэг тавина. Энэхүү социализмт ч биш, капитализмт ч биш амьдарч байгаа бидний амьдрал цэгцрэх хөдөлгөөнд орж хөгжлийн манлаа руу өөдлөн дэвчих болно. Хоёрдугаарт үндсэн хуулийг шат ахиулан хөгжүүлнэ. Гэмт хэрэгтнээс хүнийг хамгаалах гэж төрийг байгуулдаг бол төрөөс хүнийг хамгаалах гэж үндсэн хуулийг байгуулдаг. Тиймээс үндсэн хуулийг төрийг хянах, хязгаарлах, хазаарлах хүчирхэг механизм болгон ард түмний үндсэн эрхийн баталгаа болгоно. Гуравдугаарт засгийн бүх эрхийг ард түмний гарт бүрэн утгаар нь атгуулна. Засгийн бүх эрхийг ард түмний гарт өгөхийн тулд нэгдүгээрт иргэний засаглал ба төрийн засаглалын хуваарлна. Хоёрдугаарт ард түмний төлөөлөгчдийн танхим байгуулж төрийн бүх эрх мэдлийг ард түмний байнгын хяналтанд оруулна. Гуравдугаарт төрийн засаглалын эрх мэдлийг хуваарлж үндэсний тэнцвэртэй төр засгийг байгуулна. Дөрөвдүгээрт шүүх эрх мэдлийг хүчирхэгжүүлж төрийн бүх өндөр эрх мэдлийг шудрах хүн шүүхийн дор оруулна. Дөрөвдүгээрт хүн намын тэргүүлэх гол зарчим бол бүрэн хөдөлмөр эрхлэлт мөн. Хүн нам ажилгүйдлийг багасгах гэсэн хуурамч зорилго тавихгүй. Харин Кейнсийн бүрэн хөдөлмөр эрхлэх гэж онлын төгс зорилтыг тавьж улмаар иргэдийн дундад цалин 3 сая төгрөгт хүрсэн цагт хүн намын зорилт биелнэ гэж бид үзэх болно. Энэ бол дийлдэшгүй том зорилго биш ээ. Тэр цагт хүн нам ажилгүйдлийг ялан дээсэн гэж бид үзэж дүгнж болох болно. 5 дугаарт улсын бүх өхмөл хөрөнгийг амьд капитал болгоно. Тиймээс бид улсын бүх капитал өхмөл хөрөнгө болсныг таслан зогсооно. 2 дугаарт далд эдийн засгийн нөлөөгөөр үүссэн өхмөл хөрөнгийг амьд капитал болгох бүх алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Төрийн үндсэн 395 үйлдвэрүүдийг ахмадуудад эзэмшүүлнэ. Өнөөдөр тэр намууд улс төрчдөл үндэсэндээ эзэмшиж сонгуулийн мөнгөө босгож байгаа шүү дээ. Гэтэл тэдний өөрсдийн гараар бүтээсэн хөрөнгийг өөрснийх нь нүдний өмнө идэж, завшиж, устгаж, сүнөөж байгааг даслан зогсооно. Төрийн өмч бол ард түмний өмч мөн. Ард түмнийхээ алдагдсан эрхийг сэргээх нь шудраг явдал болно. Ингэснээр Монгол орны хөгжил цэцгэлт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын занганаас сална. Монгол орны хөгжилд шаардлагатай хөрөнгө Монгол улсын хангалттай байгааг манай намд илчлэн харуулна. 6 дугаарт эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлж дэлхийн ертөнцийн бүх дэвшилтэд онолд нийцүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөө төлөвл хөгжил хурдсан. Бизнесийн орчныг сайжруулж, эрүүлжүүлж, хувийн хэвшлийн хөгжилд хурд хүч нэмж 25 жилийн турш жижиг дунд үйлдвэр болж гатсан байдлыг зогсооно. Хөгжлийн санг венчур капиталын ажил дээр хэлбэрт оруулна. Хөрөнгийн биржийн хөгжлийг олон улсын жишгт түргэн хугацаанд хүргэнэ. 7 дугаарт татварын диважинг Монгол улсад бас ашигтай байдлаар хэрэгжүүлнэ. Татварын бодлогын хүний эрхийн биелүүдэд тогтоосон зарчим төгс нийцүүлж татварын боолчлыг таслан зогсооно. Нэмийн өртгийн албан татварыг устгаж орлогоос татварладаг бүх төрлийн шудраг бус татварыг хуулийг хориглоно. Татварыг хуулийн цаана байх философийг тогтоож хөгжлийн хүч боломж болгон ашиглана. 8 дугаарт засаглалын хамгааллыг эцэс болгоно. Засаглалын үр өгөөжийг өндөр хэмжээнд гаргаж үндэсний лидер төрөн гарах бүх болцоог нээн. Ерөнхийлөгчийн засаглал ба ерөнхий сайдын засаглалын сайн муу талыг гарган тавьж өргөн олонны оролцоотойгоор шийднэ. 9 дугаарт хэмжээгүй эрхт намыг хязгаарлана. Нам төрийг тусгаарлана.
намын хүчирхийллийг гүйцэтгэх засаглалд хязгаарлана. Намын эрхийг нутгийн өөрийн удирдах байгууллагад хязгаарлана. Улс төрийн намыг жинхэнэ үзэл бодлын байгууллага болох бүхий л арга хэмжээг авна. Хэмжээгүй эрхт намуудаа хүн нам эрхчлөөд хүмүүс л тэнцэж чадна. Хөдөлмөрийн үндсэн нам энэ талбар дээр ялах болно. Дээрх 9 зарчмыг би сэргэн мандах зам хэмээн нэрлэж байна. Энэ сэтгэл татам зорилгынхаа төлөө бид ясаа таатал тэмцэх болно. Хүн намын дарга Сайхан Ганбаатар би Монгол улсын ерөнхийлөгчд хамт олонтойгоо зөвшөөрч ярьсны үндсэн дээр нэрээ дэвшүүлнэ гэдгээ батлан илэрхийлж байна. Энэ бол хөдөлмөрийн үндсэн намын, хүн намын бидний хоёр дахь ялалт байх болно. Бид ялах ёстой. Сэргэн мандалтын замаар ихнүүдэл эхэллээ. Нөхдөө хуурамч ардчлалын намыг, авилгач ахын намыг улс төрийн өндөр эрх мэдлээс шахан зайлуулах ёстой. Үүнийг ард түмэн та нар л хийн. Та нар чадна. Учир нь эх орон гэдэг бол ард түмэн мөн билээ. Ард түмэнд томцсон ажил гэж энэ эх оронд байх ёсгүй. Бид танд итгэж байна. 25 жил хүн шиг байгаагүйхэн төлөө. 25 жил хүн шиг сэтгэлтэй байгаагүйхэн төлөө. 25 жил хүн шиг хүнийг хайрлаагүйхэн төлөө. 25 жил хүнээ алдаж нүрээ барсныхын төлөө. 25 жил Монголоор алдмар болсныхын төлөө тэднийг гавьяаныхын амралтанд илгээцгээе цөмөрөө. Шинэ хүн сонгоно гэдэг ард түмний зөв. Хүнээ сонго. Хүн шиг амьдралын төлөө нэгэн тугийн дор нэгдэн хүн намын залуусаа, ахан дүүсээ. Шинэ бөгөөд нэр цэвэр, шинэ бөгөөд гар цэвэр, шинэ бөгөөд сэтгэл цэвэр. Хүн намын залуусаа, хүн намын гишүүд дэмжигчтэй. 2016 оны улсын их хурлд өрнөлтгүй ялалтын төлөө ард түмнийхөө шинэ хүн сонгох хүсэл эрмэлзлийн төлөө бүхний фронтод урагшаа зүтгэцгээе. Ард түмэн ялзал таарна. Ард түмэн шинэ улс төрчид шинэ хүнээ сонгож л таарна. Удирдагчид удвал улс орон уруудаг гэдгийг санахтун. Залуусаа бидэнд итгэсэн ард түмний итгэл харанхуй шин Монголын гэрийн тооноор цацрах гэрэл шиг, тэдний хайр шиг, тэнгэр түгэх мянган одод шиг, хазар хайрах засан ширхэг шиг, чам дээр, над дээр, чи бидэн дээр очтон буусаар байна. Хуучин хүү, шинэ хүү болно. Хөмөрсөн тогоо шиг бидний амьдралыг өглөөний гэрэл сүлнэ. Үр цааж байна. Өрхөө татаж гэгээ оруулсан Монгол хүн мантугай, мөнх хөх тэнгэр эвэтугай. Монгол хүн мантугай, их сайхан Монгол орон минь игнэгт мандан бадартугай морин цаг боллоо. Адуундаа мартцгаая. За, Ганбаатар даргад баярлалаа. За, хурлын дэв ёсоор шинээр сонгогдсон намын даргаас асуулт асуух, үг хэлэх хүмүүсийн нэрсийг ирүүлж байна. За, микрофон заалны голд ажиллаж байгаа. Ингээд нэр өгсөн дараалалаар их хурлын төлөөлөгч буян мөнх таныг
микрофонд урьж байна. За энэ хөгжмийн үндэсний даргаар сонирхож бид бүгдийн итгэл найдварыг тээж бидний цаашдын үйл ажиллагааг манлайлан хөдөлгөөний зохион байгуулах хүнтэй үйлсэн Амбатар танд баяр хүргэе. За тэгэхээр бидний анхлан намын шинжилгээ зохион байгуулах үйл явцаас эхлэн Оргил даргын намын дэд дарга боримтлын гүнж илгэлж дуудагдж байсан. Юу гэхээр намын дэгэд бодлого судалгааны хүрээлэнгүүд байгуулж ямарваа асуудалд шинжлэх ухаанч байдлаар үүсэж байгаа нөхцөл байдал, үр дагавар, ач холбогдлыг салбар бүрийн эрдэмтэн судлаачдын тооцоо шинжилгээ дээр тулгуурласан байдлаар шийдэхийг бол зорж ажиллаж ирсэн. За зарим бидний бол ажлын үр дүнч бол гарч ирсэн. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад танаас цаашид энэ намын дэрэгдэх бодлого судалгааны хүрээлэн, за эрдэмтэн судлаачдын оролцоо, аливаа асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандхад таны одоо баримтлагдаг үндсэн зарчим болон үзэл бодлыг энэ сонсох гэсэн юм аа. За асуултуудаа давж байгаад нийгмээр хариулаа явуулъя. За хурлын төлөөлөгч Мие гомб. За тав хүнд өдрийн мэнд хүргэе. За олонний итгэлийг хүлээж намын даргын хариуцлагатай ажилд гарман дээр биш ч гэсэн морио юулж байгаа Ганбаатар даргад ажлын амжилт хүсье. Таны унсан морь бол нэг ч удаа уралдаагүй битүү морь. Тэгвэл энэ моринд хурд бий, шандасч бий. Энийг та мэдэрч ажиллана үзье. Хоёрдугаарт Монгол үндэстний соёл сэтгэлгээний ширгэшгүй болог болсон нүүдлийн ахуй, өнөөгийн суурьшмал иргэншил хоёрын завсарт яг өнөөгийн Монгол орн байна. За нүүдлийн ахуй улам бүр шахагдсаар байна. Энийг бид өнөөгийн технологитой, шинжлэх ухаантай энэ суурьшилтай зөв хослуулах арга замыг олохгүйгээр тэндээс өөрийн соёл, зан заншил, сэтгэлгээний үн чанаруудаа авдаг энэ монгол хүнийг судлахгүйгээр энэ хоёрыг зөв хослуулахгүйгээр монгол хүнийг тань мэдэхгүйгээр түүнийг амжилттай удирдах хөгжил дэвшилд хөтлж чадна гэдэгт би итгэдэг. Тэгэхээр монгол хүнийг таньж мэдсэн анхны нам байгаасаа тэр ажилд удирдсан намын анхны дарга байгаасаа гэсэн нэрүүлгийг танд дэвшүүлье. Монгол үндэстний амин чанар бол Монголыг соёлд, хөгжилд, дэвшилд хөтлөх үндсэн түлхүүрээ. Монгол хүнийг тань мэдсэн, монгол хүний амин чанарын авахыг нь авч гээхийг нь гээсэн ухаалаг нам манай нам байгаасаа. Монгол хүний ахуй, соёл, сэтгэлгээ, зан чанарыг үргэлж дэмжсэн нам байгаасаа. Та нарт амжилт хүсье. Их хурлын төлөөлөгч Чогсон таныг микрофон дээрээ. За
хөтөлбөрийн үндэсний намын дарга болсон Ганбаатар дүүтэй ажлын өндөр амжилт хүсье. Баяр хүрье. Хүн дээд үзэл, хүн дээд хөгжлийн бүтээн гэдэг урийн дор нэгдэж энэ том сайхан танхимд хуран сугларч Монголын өнцөг булан бүрээс сугларсан эрхэм олон энэ дүүнэртэй болон гэр бүл үр хүүхэд хань ижил аав ээжүүд нь одоо энэ өдрийн мэндийг хүргэе. $1990 онд бид нэр төлбөс эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжиж байсан. Тэгэхэд бид нэр сонгуульд оролцож үндсэн хуулиа баталж сонгуулаа хийж яхад 18 настай залуучууд анх эхэлж сонгуульд оролцож ирсэн. Тэгэд би 32 той байсан байлээ. Тэр 18 настай хүүхдүүд одоо 40 гарцсан байна. Одоо энэ залуучууд бид бүгд одоо 25 жил энэ хоёр намыг хольж нэг гаргаж үзлээ. Дангаар нь гаргаж үзлээ. Бас усаар янз янзаар гаргаж үзлээ. Тэгэхээр одоо энэ залуучууд одоо хөдлөх цаг болсон. 90 онд анх эхэл сонгуульд өгчээсэн одоо 40 гаруй насны залуучууд байгаа. 40 хүрсэн дөрөв дарсан ат гэж сайхан Монгол үг байдаг. Энийг одоо бодож бүгдээрээ шин сонголтын төлөө, шин өмнөний төлөө бүгдээрээ хөдлөх цаг болжээ. За тэгээд одоо бүгдээр нь амжилт хүсье. Ажлын өндрөө амжилт хүсье. Баярлалаа. За дараагийн төлөөлөгч Амар Заяа таныг урьж байна. За нэр өгсөн дараалалаар дуудаж байна. За Бямбхүү төлөөлөгч. За эрхэм мөндөд хурлын дэргүүлэгч, эрхэм мөндөд хурлын төлөөлөгч та бүхэндээ энэ өдрийн амгалан галдгая. За өнөөдөр хөдөлмөрийн үндэсний намаар сонгогдсон. За жоохон микрофон доортой дээрээ. Өнөөдөр хөдөлмөрийн үндэсний намаар сонгогдсон Ганбаатар танд нийт хүн намын олон мянган гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын ажил чинь өндөөс өндөрт амжилтыг хүсье өрөөё. За өнөөдөр хөдөлмөрийн үндэсний нам улс төрийн үйл ажиллагаа явуулаад багахан хугацааг үдэхдээ Монголын ард иргэдийн итгэл найдварын оч болон дүрлзэж, за үүний зэрэгцээ улс төрийн тавцанд өөрийн өнгө аясыг тодорхойлсон нам болон төлөвлөсөн байна. За үүнийг бол яг энэ өндөрлгөөс бид нар энэ цаг хугацааг харахад бол бид нар амаргүй цаг хугацааг бол өнгөрүүлснийг бол та бид бүхэн бол мартах ёсгүй маа. За тэгээд Монгол улсын урт хугацааны хөгжлийг агуулсан хүн дээд үзлийг одоо цаашд бид нар хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн үндэсний намын удирдлага болон эрдэмтэн мэрэгдийн нэгт уялдаа холбоо бүхий үйл ажиллагаа бол ихээхэн түлхэж үзүүлэх өгөөд үүнд одоо бид бүхэн цаашдаа хамтран ажиллахад таатай байна. Баярлалаа. За төлөөлөгч Мөнх Цэлмэг. За бас энэ шинэ нэр цэвэр залуучууд бидний Монголоо өөрчлөх, Монголоо хөгжүүлэх энэ улс төрд үнэт шинэ ёс зүй зарчим бүтээх одоо энэ ажилд маань хамтарч өдөрдөн явж байгаа тэнд бол одоо намын дарга сонгогдсонд баярын хүргье. За тэгээ өнөөдрийн хөдөлмөрийн үндэсний намын энэ хурал маань манай намын хурал гэхээс илүүтэйгээр магадгүй энэ телевиз хэл мэдээлэл үзээ сууж байгаа нийт монголчуудын Монголоо аврах, Монголоо хөгжүүлэх бас юм баярын өдөр юм болов уу гэж би энэ өдрийг бол тодорхойлж байна. За тэгэхээр сая ингээд суугаад байж итэл зааланд байгаа хүмүүсийн маань өөр амьсгал бас их гоё, маш их тийм сэтгэл, ий зориг бол бас гарч ирж байна. Тэгээд яг надад энэ мөчд бол төдөвгөө нэг хэлсэн үг санагдлаа.
ташуураар хамгаалсан их орноо тархиараа хамгаалах цаг ирлээ гэж. Үнэхээр өнөөдөр энэ хөдөлмөрийн үндсэн намд бол үнэхээр тархитай, мэдлэгтэй, боловсролтой, нэр цэвэр ийм залуучуудаас сурсан маш одоо зохион байгуулалттай нэг баг бол ингээд бүрдэж чадсан байна. Тэгэхээр энэ багийг бол одоо удирдах явж байгаа таны даргын хувьд би бас энэ дүүргийн намын орооны даргын хувьд бас хэдэн зүйлийг бол бас захиж хэлэх гэсэн юм аа. За энэ нам маань үүсгэн байгуулагдаад одоо үндсэндээ 1 жилийн хугацаа бол өнгөрөөгүй байна. За энэ хугацаанд бол одоо жишээ манай хаан урд өргөн хувьд бол ингээд маш олон хүмүүстэй уулзаж ярилцлаа. Бид бол үнэхээр богинохон хугацаанд нийгэмд бол хүрсэн юм байна. Хөдөлмөрийн үндэсний нам шин залуучууд, шин боловсон хүчин гарч иж ингээд бидний үнэхээр хүлээлт бол маш их байна. Тэгэхээр энэ бас том нийгэмд хүрэх гавьяаг бол байгуулсан хүн бол за одоо манай дэд дарга, боргил даргын бас гавьяа байсан. Тэгэхээр өнөөдөр та энэ хөдөлмөрийн үндэсний намыг даргалаад явах одоо энэ хариуцлагатай үүргийг хүлээж байгаа маань бүр маш том одоо нийт Монголын ард түмний бол хариуцлага юм шүү Ганбаатар гишүүнэ гэж бас танд би захиж хэлмээр байна. За тэгэхээр сая манай Мио гомбон бас хэлж байгаа Монгол ахын уламжлал гэж нэг зүгээр малчны хийсэн үг байдгийг нэг бөөрөн дээр удах юм бол хөрс таллагдаад малын одоо хиймээс бол өгнө гэж. Тэгэхээр өнөөдөр юу гэдгийг Монголын улс төрд 25 жил бол одоо энэ 1-2 нам бол их барьж явлаа. Тэгэхээр цаашид бол бид бүхэн шинэ улс төрийн хүчин, шинэ бэлчээрийг бол Монголын улс төрд гаргая гэдгийг бол танд одоо хүсэн боломжилж байна. Ингээд таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр сүндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа. Их хурлын төлөөлөгч Хан улд дүүргийн хөдөлмөрийн үндэсний намын дарга Мөнх Цэлмэг танд баярлалаа. За хурлын төлөөлөгч Орхон аймгийн хөдөлмөрийн үндэсний намын дарга Амар Зяа таныг хүрье. Эрхэм хурлын төлөөлөгчдөө та бүхэндээ өвлийн адаг сарын 8 цагаан мэнгтэй бэлэгт цай өдрийн мэндийг төвшүүлье. Эрхэм хүндэт жирийн нөхдөө 2015 он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн он жил болж өнгөрлөө. Хөдөлмөрийн үндэсний нам маань шинжлэгдэн зохион байгуулагдаж Монгол улсын бахархал болсон хүмүүсээр игнийгээ бэхжүүлж чадлаа. Бид коминтерны заавраар үүссэн Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, дэлхийн нийтээр яригдж байсан өөрчлөлтөн байгуулалтын жишгээр үүссэн Ардын намаас ялгаатай нөхцөл байдалд шинээр зохион байгуулагдаж байгаа билээ. Бид Монгол нийгмийнхээ хүсэл шаардлагаар өөрсдийн санаачлага, өөрсдийн нөөц бололцоогоор гарч ирж байгаа нь үргэлж бидний давуу тал байх болно. Манай нам үеийн үед энэ нийтлийг эрхэмсэн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй нам гэдгээр ялгарх болно гэдэгт жирийн гишүүний хувьд би итгэж байна. Бидэнд улс төрийн туршлага дутуу байж болно. Бидэнд улс орныг хөгжүүлэх арга зүй, мэдлэг чадвар хоригдлогдож чадсан бид цаашдаа Монгол улсынхаа төлөө улс төрийн шинэ хүчнийг, шинэ институтыг бий болгоход бас том хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Бид намын иргэдэх өөр тарих болсон бодлого судалгааны хүрээлэнгээ хүчтэй байлгаж, хүрээлэнгээрээ дамжуулж өнөөгийн нийгмийн алдаатай сэтгэлгээг цацсалруулах хэрэгтэй. Ямар ч үндэслэл баримтгүй, шинжлэх ухааны тооцоо судалгаагүй, тухайн үеийн нийгэм сэтгэл зүйг татах гэсэн уйаагүй арга замын нийгэмд нөлөөгүй энэ л үед бодлого судалгааны хүрээлэнгээ байгуулж тэднийхээ гаргасан шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйд үндэслэн бодлого зорилго чиглэлийг тавьж байгаа нь улс төрийн хувьд бас шин соёл, шин зарчмыг бий болгож байгаа гэдэгт бид итгэж явах болно. Манай нам хүн дээд үзэл баримталтай нам билээ. Монгол хүнийг авилгал хэл ахуулаас ангид бүлэг фракцийн эрх ашигын төлөө бус өөрсдийн нөөц боломжоо хөгжүүлэх, түүнийхээ үр дүнд сайн сайхан ажилд амжирах тогтолцоог бүрдүүлэхийн төлөө уйггүй зүтгэх цаг ирлээ. Хөдөлмөрийн үндэсний нам нь өнөөдөр бүх ард түмний нам болж чадлаа. Бид Монгол улсынхаа 21 аймаг, 9 дүүрэг нийслэлтэй намын хороогоо салбаруудаа байгуулж дууслаа. Үүгээрээ хүн нам нь зөвхөн сэхэтний бус, малчны, тариачны, уурхайчны жинхэнэ хөдөлмөрчдийн хүний нам болж чадлаа. Монгол хүмүүс
өөрсдийн жижиг хувь сонирхол, шунал, атаач өдөө үйл итгэлцлээ зогсоож их оромж сэтгэлээр том үйлдвэрийн хөгжлийн төлөө бүхэн таниудан ажиллахыг Монголын ард түмэндээ уриалж байна. Монгол хүний төлөө хамтдаа Монгол улсынхаа төлөө урагшаа зүтгэе нөхдөө. Та бүхэнд баярлалаа. За хариулчих уу. За тэгье. За ингээд баяр хүргэж бас асуулт асууж одоо үг хэлсэн хүмүүстээ маш их талархаж байна. За буян нэмхийн асуултанд би эхэлж хариулъя. Бодлого судлалын хүрээлэнгийн талаар асуусан. Манай намын магадгүй бусад намуудаас анхны бодлого судалгаа тооцоолол дээр үндэслэж шийдвэр гаргадаг ийм нам байгаа. Энэ бол бидний хамгийн том давуу тал. Өнөөдрийн засгийн газрын улс төрчдийн хамгийн том алдаа бол өөрсдийгөө дандаа одоо бүхнээс дээгүүр гэж бодож шийддэг. Бид бол эрдэмтдээ, шинжээчтэй дүгнэж одоо хүнд итгэж шийдвэрт оролцдог байх болно гэдэг бол манай намын бүр дөрмөнд орсон энэ зүйл шүү дээ. Энэ хөдөлмөрийн үндсэн намын хамгийн гол давуу талуудын маань нэг гэж би үзэж байна. За энэ дээр би бас нэмж нэг хэлэх зүйл гэвэл хүн намын давуу тал бол бусад намуудаас нэг ялгарх зүйл байгаа. Бусад намууд дээрээ хэдэн гэр бүл шийдвэр гаргаад ямар ч судалгаа шинжилгээний үндэслэгүүгээр шийдвэр гаргаад түүнийгээ гишүүд рүүгээ тулгадаг, гишүүдээ зүгээр сонгуульд эрх мэдэл тэр тогтоох өөрийнхөө нэг хэрэгсэл болгодог. Харин бид бол судалгаа шинжилгээнд дээр дүгнэлт гаргасан дүгнэлтүүдээ гишүүдээрээ хэлэлцүүлж гишүүд маань шийдвэр гаргадаг. Хүн намын эзэд нь бол хүн намын өмчлөгчд нь бол гишүүд жирийн иргэд юм байгаамаа гэдгээр бидний давуу тал байгаа гэж үзэж байна. Мие гомбын төлөөлөгчийн асуултанд хариулъя. За шинэ морь, битүүн морь гэж юм. Эн чинь харин хурдтай холд авахын үндсэн шинж шүү дээ. Нөгөө морь дээр одоо ялангуяа хоёр том морины бензин дууссан байна лээ шүү дээ өөрхий тэгээд. Ер нь бензин хайгаад яваад байлаа зайлал. Тэгээд Махатма Гандигийн номон дээрээс авсан санаагаа зүгээр хэлье. Өнөөдөр хүмүүс танигдсан хүмүүс л улс төрд нэр дэвшиж гарч ирнэ. Үндсэндээ манангийнхан гарахаас өөр аргагүй тийм системийг тогтооцсон, бий болгоцсон. Харин миний хувьд өөрийнхөө одоо тэмцлийн арга зам түмний намайг хайрладаг хайрыг одоо буцааж түмэнд нь өгөхийн тулд шин залуу Монголоо аврах боломжтой олон Монгол сайхан одоо залуусыг төрийн төлөө түмний төлөө зүтгэх боломжийг бий болгохын төлөө би өөрийгөө зольж зориулж зүтгэнэ. Ингэхлээр битүүн морь бол төрөө магнад одоо төрүүлэх нь тодорхой гэсэн үг ээ. Тэгээд Мегомбын асуултан дээр их чухал зүйл гарсан. Хөдөлмөрийн үндэсний нам өнгөрсөн 25 жил бид гадныхны толгоогоор явж ирсэн. Харин бид бол үндэсний өөрийнхөө өвөг дээдсийн оюун ухааныг дээдэлдэг. Өвөг дээдсийн маань тусгаар тогтнолын 5 тусгаар тогтнолын онолтой ард түмэн шүү дээ. Удамшлын, ахуйн, орон зайн, төрийн өөртөө эзэн суухан гэсэн 5 том онолыг одоо бид бас дээдэлдэг ийм нам юм байгаа юм. Мал аж ахуй бол манай тэргүүлэх салбарын одоо голлох байр суурьтай мөн одоо бид бас мөнгө хүлэлтийн эсрэг хүчтэй төлөвлөгөө зохиоцсон байгаагаа бас бүхнийг одоо багтааж бас илтгэлдээ оруулж амжаагүй. Ингээд энэ болгон дээр Мегомб төлөөлөгчийн хэлснийг одоо бас ажилдаа тусгаж бид ажиллах болно. За чогсомгой маш сайхан бэлэг дэмбэрэлтэй ерөөлтөө үг хэллээ. Би түрүүнээс хойш залуу нас гэж хэлээд байгаа маань насны тухай ерөөсөө яриаггүй шүү. 80 настай мөртлөө Монголынхоо төлөө чин сэтгэлээсээ мөрөөдөлтөй, хүсэл тэмүүлэлтэй тийм хүнийг цэл залуу гэж хэлдэг. 20 настай мөртлөө Монголын төлөө огт санаа зовхгүй, өөрийгөө боддог, баг өөрийгөө ч бодох тэнхээгүй яваа тэр хүнийг арьсан дотроо өгцөн гэж хэлдэг. Тэгэхээр бидний залуу гэдэг бол насны тухай яриаггүй, хүсэл мөрөөдөл тэмүүллийн тухай ярьж байгаа. Монголынхоо төлөө өөрсдөө золиослох тэр чадварын тухай би түрүүнээс ярьж байгаа гэдгээ хэлэх боломжийг өглөө. Манай жогсомгой бол уул уурхай дээр
баягал орчныг хамгаалж, малчдын амжилгааг хамгаалж хамгийн тууштай тэмцдэг одоо миний хамтран зүтгэж юм байгаа надаас цэл залуу хүн юм байгаа шүү дээ. За ингээд Бямбаху төлөөлөгч Эрдэмтэд Монгол хүний эрдэмтдийн тухай ярьсан. Ер нь бол эрдэмтдийнхаа шинжилгээ судалгаан дээр тулгуурлаж Монгол хүний, Монгол залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр Монгол улс дэлхийд дахин гарч ирнэ. Монгол босох болно. За мөнх цэлмэг төлөөлөгчийн асуултанд хариулъя. Маш чухал саналууд хэлсэн. Эндээс үүдээд хүн намынхан бол боловсролын салбарын ажилтнууд, эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудал энэ хүмүүс зориулсан тусгай хөтөлбөр бид хэрэгжүүлж зүтгэж ажиллана. Ингэснээр Монголын эрүүл мэнд боловсрол сайжирснараа, үйлчилгээ сайжирснараа өнөөдөр зүгээр л боловсролтой байна гэдэг чадвартай асуудал биш болсон. Аав ээж нь мөнгөтэй юу л гэдэг асуудал болсон. Энэ зүйлийг одоо бид ардын жирийн хүмүүсийн хүүхдүүдэд авьяасаа гаргаж мөрөөдөлтөд хүрэх боломжийг бид бий болгоно гэж үзэж байгаа. За амар зай төлөөлөгчийн асуулт маш чухал асуултууд байсан. Ер нь бол хөдөлмөрийн үндсэн намыг танаа дээр нь болсон хүчин байгаа мó гэж их олон хүн асуудаг. Нөгөө хоёр нам бол болсон хүчин мэрэгтэй сонгуулиар нэг баахан хүмүүсийг тэжээгээл гарч ирэл төрийн албан хаагчдыг хоморголж өөрсдийнхөө тэр одоо хүмүүсийг тавьдаг. Бид бол merit систем буюу чадвар туршлаган дээр тулгуурлаж төрийн албан хаагчдыг тогтвортой байлгахын төлөө манай хүн нам ажиллах болно. Энийг одоо бас их онцгойлж хэлсэн. Өнөөдөр энэ хоёр намын үед бол 25 жил төрд итгэж биш фракц бүлэглэлд итгэж одоо ажилладаг тийм энэ соёлыг бид халах гэж өнөөдөр бид энд цугласан байгаа. Ингээд 2016 онд бид өмнөхөө ялд байгуулах ёстой. 2017 онд хоёр дахь ялтаа байгуулна. Ингэж байж бид Монгол орны аварна өөр зам бидэнд байхгүй. Монгол улс маань одоо хүчтэй байхын үндэс нь энэ гэж би үзэж байна. Баярлалаа хамт олно. За хөтөлбөрөөр асуулт хариултын үйл ажиллагаа явагдаж дууслаа. Хөдөлмөрийн үндсийн намын дүрм заасан ёсоор хөдөлмөрийн үндсийн намын гишүүд Монголын зан андагаар буй заа гэсэн үгийг сахиж зан андагаа өргөдгөө. За манай гишүүд төлөөлөгчид бүгд зан андагаагаа өргөсөн. За намын даргын хувьд тусгайлан зан андагаагаа өргөх. Тэгэхдээ ингээд зан андагаа өргөх ёслолыг аль биесээр эхлүүлээ. Ганбаатар даргаыг хүнд тендерт өрье. За мөн өнөөдрийн их хурлд төлөөлөгчөөр оролцож байгаа бидний өөрөг тарих болсон эрдэмтэн докторуудаа тайзан дээр хүндэтгэн өрье. Нэмээд намын ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга, мөн намын дундчны байгууллагуудын удирдлагууд та бүхнийг тайзан дээр хүндэтгэн өрж байна. Энийг авчих юм уу?
та бүхний маань өргөссөн энэ бидний зан амдгаа буузаа гэж цусаараа ингэж одоо тамгалсан гар үсгээ зурсан энэ андгаад тангаргыг одоо дээд тэнгэрээс бас биднийг сонсож харж ивэж байгаа гэж би итгэж байна. За ингээд би андгаа тангаргаа та бүхнийхээ өмнө ёс төртөөгөөр гүйцэтгэе. Хүн намын гишүүд бид эрх ашигын эрэмбтэй, авилгагүй, хуйлдаангүй, ашиг сонирхлын зөрчилгүй, нууцлалтай, нэгдсэн байр суурьтай, үнэнч, туйлбартай, эвсэг нягтралтай, амдын харилцаатай хүн намын дарга Бэндрийн овогтой Санхүүн Ганбаатар би энэхүү ёс зүйн журмыг чанд сахин биелүүлэхэ андгаалъя. Андгаанаасаа буцсан зөрчил гаргасан тохиолдолд алдаа гэмээ хүлээн зөвшөөрч хашиж буй албан тушаалаасаа татгалзах, олон нийтийн болон хүн намын гишүүдээс уучлалт хүсч намаас хөх, намын нэрээр аливаа сонгуульд нэр дэвших, нам болон төрд албан тушаал хашиг эрхийг хасах хүртэл түүнээс илүүтэйгээр арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч байгаагаа андгаалan илэрхийлье. Давай. Тэгэ болж юм тийм ээ. Төлөөлөгчдөө хөдөлмөрийн үндэсний намын ээлжид бус их хурал энэхүү амжилттай явагдаж өндөрлөлөө. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. За. За ингээд тэг асууч цаац.
хэлгээ зарлцсан.